Сайн байна уу? Become a Dentist podcast-ийн 4-р дугаар та бүхэнд хүрчээ. Энэ удаагийн дугаарт маань Япон улсын Тохоку их сургуулийн төгсөлтийн дараах шүдний сургуулийн докторант цогц сайхны хонгор зул эмч оролцсон байгаа. Тэрээр forensic dentistry буюу нүур ам судлал, шүүх эмнэлэг гэсэн хоёр салбарыг хослуулсан чиглэлд докторийн зэрэг хамгаалж байгаа. Шүүх эмнэлгийн цогц таних болон задлангийн практикт шүдийг ашиглаж буй энэхүү сонирхолтой чиглэлтэй хамтдаа танилцгаая. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ подкастт урьж оролцож байгаадаас баярлалаа. За, хонгор зул эмч маань forensic dentistry чиглэлд докторийн зэрэг хамгаалж байгаа. Та манай сонсогч нарт суралцж байгаа чиглэлээ дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? За, forensic dentistry маань ерөнхийдөө бол заавал нэг одоо шүүх судлал, нүур ам судлалын ерөнхийдөө хавсарсан салбар шинжлэх ухаан гэж явж байгаа. Энэ салбар маань болохоор нэг ганцхан нас барсан ч юм уу, цогцос ч юм уу, тийм хүн дээр одоо зүйлдээ шинжилгээ судалгаа хийдэг биш. Амьд олон нас барсан мөн археологийн олдрууд дээр нас барсан хугацааг тогтоох энэ гэх мэт одоо насжилтыг тодорхойлдог судалгаануудыг бол хийдэг байгаа. Тэгээд ерөнхийдөө forensic dentistry маань яг нүур ам судлал чиглэлээсээ болохоор амьд олон нас барсан хүмүүсийн одоо насыг тогтоох, нас хүйс тодорхойлох, тэгээд нас барсан хугацааг нь тогтоох, хадгалтын мөр ДНХ судлал мөн одоо сүүлийн үед болохоор археологийн олдрууд дээр нэг гавлын ясан дээр нүрийн зөөлөн эдийг бүтээх гэдэг тиймэрхүү одоо судалгаанууд илүү өргөн хүрээтэй хийгддэг байгаа. Ерөнхийдөө болохоор ихэвчлэн яг forensic dentistry маань тухайн хүнийг тодорхойлох, хувь хүнийг тодорхойлох судалгаануудыг илүү төлхөө хийдэг салбар байгаа. Тэгээд энэ салбарыг болохоор анх Тохоку сургууль руу анх apply хийхдээ бол мэдчихсэн материалаа явуулахдаа. Тэгээд энэ салбар ерөнхийдөө их шинэлэг харагдчихсан. Яг 27-8 чиглэлээс өөрсдийнхээ нэг сонирхож байгаа чиглэлээ сонгох байсан болохоор тэндээс ингээд үзэж хахад яг forensic dentistry гэдэг бол айгүй шинэлэг харагдчихсан. Тэгээд өөрөө энэ талаар юу судалт юм бол яад юм бол мэдээж ярилцлаганд орохоос өмнө өөрөө тодорхой мэдээлэлтэй болсон байх хэрэгтэй байсан учраас тэгэл анх 2017 оноос эхлээд энэ чиглэлээр илүү төлхөө сонирхож эхэлсэн байгаа. Та одоо яг ямар чиглэлээр судалгаа хийж байгаа илээ? Тэгээд энэхүү таны хийж байгаа судалгаа маань манай улсад ямар ач холбогдолтой байгаа вэ? Миний яг одоо докторийн зэрэг хамгаалгаар хийж байгаа үндсэн судалгаа маань болохоор Монгол хүний шүдний дэлгэмэл рентген зураг болон авсан шүдэн дээр одоо тусгай морфологийн аргачлалын дагуу хэмжилтүүдийг хийгээд тухайн хүний нэг насыг тодорхойлох томьёог одоо Монгол хүнд зориулж одоо гаргаж авах тийм судалгаагаа. Энэ нь болохоор Азийн бусад орнуудад болохоор Аз ч гэхгүй одоо бусад улс орнуудад болохоор тухайн өөрийнхөө хүн амд зориулсан нэг яг тийм тусгай томьёонуудыг бол гаргаж авсан байдаг. Тэгээд олон улсад болохоор нас тогтоох судалгаа нь болохоор ерөнхийдөө маш олон янзын аргууд байдаг. Тэгээд тэрнээсээ болохоор яг өөрийнхөө бусад орнууд болохоор олон янзаар нэг өөрийнхөө хүн амд судлаж үзчихээд тэндээсээ яг өөрийнхөө хүн амд тохирсон нэг аргаа өөрсдөө сонгоод авсан. Түүгээрээ тухайн одоо нас барсан ч юм уу, амьд ч юм уу тийм маргаантай асуудлуудаа шийдвэрлэхийн тулд одоо тухайн томьёогоор хамгийн хурдан шуурхаж гэдэг юм уу насыг тодорхойлох боломжтой байгаа. Тэгээд энэ судалгаа маань болохоор Монголд болохоор шүүх эмнэлэг нүур ам судлалын салбарын бол хамтарсан анх дахь судалгаа болж байгаа. Тэгээд Монгол Япон одоо хоёр талын судлаачдын хамтарсан тийм цөөр судалгаа, анхны цөөр судалгаа болж байгаа учраас цаашид одоо энэ салбар Монголд хөгжихэд одоо тодорхой хувь нэмэр оруулах болов гэж итгэж байна. Хоёр улсын хамтарсан баг ажиллаж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр та судалгааныхаа багтаа байгаа судлаач нараа танилцуулах уу?
За манай судалгааны багийн хувьд бол надаас гадна 6 оны бүрэлдэхүүнтэй байгаа. Анх нөгөө нэг тохоогүй судалгаа эхлэхээс өмнө мэдээж нөгөө нэг ёс зүйн зөвшөөрлүүдийг авдаг байгаа. Ингэхдээ болохоор тохоогүй их сургуулиас зөвшөөрөл авахаас гадна бид нар нөгөө нэг Японд Монгол хүнийг судалж байгаа гэдэг утгаараа Монгол талаасаа эрүүл мэндийн яамны ёс зүйн хяналтын хорооноос ёс зүйн зөвшөөрөл авах шаардлагатай болсон. Энэ нүгээрээ нөгөө цаанаас тавьсан шаардлагын дагуу Япон талаас 3 гишүүнтэй, Монгол талаас 3 гишүүнтэй, тэгээ үндсэн судлаачтайгаа ингээд нийтдээ 7 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулагдсан байгаа. Япон талаас бол мэдээж манай тэнхимийн багш профессорууд орж байгаа. Монгол талаасаа гэх юм бол манай нүүр ам судлалын салбараас бол анагаах ухааны доктор дэд профессор Ариун Тулбаш, Ашөөсийн бие оноохын сургуулийн эмгэг бүтэц шүүх эмнэлгийн тэнхимээс болохоор анагаах ухааны доктор дэд профессор Цэрэнбат багш, тэгээ шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн буюу бидний хэлэх заншнаар шүүх эмнэлгээс болохоор шинжээч эмчтэй ганц зориг эмчнэр бол байгаа. Та судалгаанд ашиглаж байгаа шүднүүдээ ямар шүднүүдийг сонгож авсан бэ? Тэгээ нөгөө хэдийн шүднэн дээр судалгаа хийж байгаа вэ? За ерөнхийдөө судалгаа маань бол 2 хэсгээс бүрдэж байгаа. Шүдний дэлгэмэл рентген зураг болон нөгөө нэг авсан шүднүүдээс зохицож байгаа. Ерөнхийдөө бол анх бид нар нөгөө нэг судалгааны арга аргачлал батлуулахдаа болохоор соёо болон доод 2 дугаар багаараа шүд гэж юугаа авсан байгаа. Зөвшөөрлөө. Гэхдээ болохоор ерөнхийдөө нөгөө судалгааны явцын хүрээнд гэдэг дэлгэмэл рентген зурган дээр зөвхөн нөгөө дээд доод баруун зүүн соёо шүднүүдэд хэмжсэн учраас одоо сая нөгөө нэг авсан шүднүүдээ Монголоос авчираад тэрнийхээ дараа болохоор багштайгаа ярилцж агаад анх нөгөө одоо яг миний ашиглаж байгаа материал арга маань болохоор яг анх соёо шүднэн дээр нөгөө нэг хүний насыг тодорхойлж хэмжилтүүдийг хийсэн байдаг учраас яг Монголд энэ маань анх хийж байгаа судалгаа гэдэг утгаараа багштайгаа ярилцж агаад авсан шүднэн дээрээ ч тэр юун дээрээ ч тэр дэлгэмэл рентген зурган дээрээ ч тэр ерөнхийдөө дандаа соёо шүдээ хэмжиж гэсэн шийдвэрт хүрээд одоо яг докторийн ажил маань бол зөвхөн соёо шүдээр юунд гарч байгаа. Үр дүн нь бол гарч байгаа. Тэгээд ерөнхийдөө болохоор анх бид нэр арга аргачлалаа батлуулахдаа 120 ширхэг авсан шүд гэж батлуулсан байгаа. Тэгээд 120 шүд маань соёо болон баг аргаа ингээд хавсраад нийлээд тэгээд 120 шүд гэж тооцоосон байгаа. Тэгээд ерөнхийдөө шүдээ 120 шүдтэй бол ерөнхийдөө бараг 1 жил яг гарны хугацаанд бол Монголд шүдний эмнэлэг дээр цуглуулад тэгээд бол Монголоос Япон руу авчирсан байгаа. Тий. За таны судалгаанд ашигласан шүднүүдэд тавьж байгаа ямар шаардлага байгаа вэ? Ямар нэгэн цааштай ч юм уу сургын эмчилгээтэй бол энэ судалгаанд одоо ашиглах боломжтой юм уу? Яг судалгаанд ашиглаж байгаа шүд болон дэлгэмэл рентген зургнууд дээр тавигдах тусгай шалгуур үзүүлэлтүүд гэж байгаа. Яг тэр нөгөө анх батлуулахдаа бид нэр ашиглаж байсан одоо өмнөх судалгаануудаас ч гэсэн нөгөө нэг харж агаад яг нөгөө нэг тусгай шалгуур үзүүлэлтүүдээ боловсруулад яг тэрнийхээ дагуу шүднүүдэд цуглуулсан байгаа. Үүнд маань болохоор сугийн эмчилгээнд ороогүй одоо нөгөө нэг шүдэн бүрэн бүтэн тийм шүднүүд орж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө шүдээ цуглуулахдаа бид нөгөө цовх ажигдслийн залтаар тэгээд ховрхон тохиолдолд мэсцлийн залтаар ч юм уу тийм их шүднүүдийг бол цуглуулсан байгаа. Тийм болохоор нөгөө баг араа соёо нийлээд 120 хэрнээ бараг бүтэн жил орсон байна. Тийм байна тий. Тийм нэлээд их хугацаа орсон шүдээ цуглуулахад бол. Японы яг энэ forensic dentistry чиглэлийн яг өнөөгийн хөгжөөл нөхцөл байдал нь ер нь ямар хөө байгаа вэ? Тэгээ ирээдүйд яг хаашаа чиглэх хандлагатай байгаа болов? За ерөнхийдөө миний одоо нөгөө нэг судлаж үзснээр гэх юм уу да миний уншиж үзснээр болохоор Японы улсын forensic dentistry салбарын хөгжил гэх юм бол одоогоос нэг 20 жилийн өмнө ч юм уу те 2000 оноос илүү эрчимтэй анх хөгжиж эхэлсэн байдаг. Бүр анх болохоор 1960-ад онд болохоор Японы эрдэмтэн Ясутами Кожимахара гэдэг хүн болохоор анх Америк судалгаанаас бол Япон руу одоо нөгөө орчуулад анх танилцуулсан, Японд танилцуулсан байдаг. Японд бол анхны forensic dentistry-ийн техникүүд нь болохоор 1964 онд Tokyo Dental College болон Nihon их сургууль дээр одоо
байгуулагдчихсан байдаг. Түүнээс хойш бол ерөнхийдөө 2019 оны судалгаагаар нийтдээ Японд болохоор 30 гаруй одоо сургууль дээр яг forensic dentistry гэсэн тэнхим байна гэсэн тоо гарсан байсан. Тэгээд Япон улсын forensic dentistry science-ийн холбоо гэж байгаа. Энэ холбоо маань болохоор анх 2007 онд байгуулагдчихсан. Тэгээд бусад одоо нийгэмлэг холбоотойгоо адилхан үйл ажиллагаа явуулдаг. Жил болгон хурлаа зохион байгуулдаг. Энэ удаа болохоор 15 дахь удаагийн хурал нь энэ 7 сард болохоор одоо ингээд онлайн бүртгэлний хэлсэн бүх юм одоо нөө ковидаас болоод вебээр онлайнаар болно гэж бүх юм ингээд төлөвлөгдөө зарлагдсан явж байгаа. Тэгээ манай техникийн хувьд болохоор анх 2013 онд Тохоку их сургуулиуд дээр байгуулагдчихсан байдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд бусад техникүүдтэйгээ харьцуулж үзвэл бол харьцангуй залуу техникд ордог. Тэгээд төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах гэсэн хоёр хэлбэрээр одоо сургалт судалгаа явуулахаас гадна одоо нөгөө цагдаа хуулийн байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу одоо тухайн хувь хүнийг таних, тодорхойлох, хамтарсан шинжилгээнүүдийг бол хийгддэг байгаа. Тэгээ манай талаас болохоор шинжилгээ хийхдээ болохоор яг анх ирж нөгөө шүдний эмнэлэгт анх хүмүүс ирэхээр бид нэг бодит үзлэг хийдэж штэ тий. Тэрнтэй адилхан яг ингээд бодит үзлэг хийгээд амны хүндээ бодит үзлэг хийгээд тэгээ ингээд тусгай карт хөтлөөд тэгээ энэ карт дээрх одоо нөгөө нэг ерөнхий мэдээллүүдийн одоо нөгөө нэг юу яаж үздэг тухайн одоо нөгөө Японы даатгалын системээс гаргаж ирсэн тухайн хүнийг гэж одоо нөгөө тодорхойлж байгаа тэр нөгөө мэдээлэлтэй дататай харьцуулж үздэг. Яагаад гэх юм бол нөгөө нэг яагаад заавал ингэж батгаж харьцуулж үздэг вэ гэхээр Японч өөрөө нөгөө нэг өндөр наслалт ихтэй нэгдүгээр хоёрдугаар нөгөө янз бүрийн байгалийн гамшигуд ихтэй вирусны гамшигтэй газар хөдлөлт гэх мэт нөгөө нэг гамшигуд ихтэй учраас нөгөө нэг яалтчгүй нөгөө хүнийг таних тодорхойлох судалгаа нь бол тал руугаа илүү хөгжсөн байт юм байлээ. Тэгээд ерөнхийдөө болохоор тэр нөгөө Японы тэр даатгалын системээс гарч ирж байгаа одоо нэг өндөр настай хүн байлаа гэхэд тухайн хүн маань нас бараад гэртээ ихэвчлэн ганцаараа амьдардаг эдний өндөр настай хүмүүс тэгээ байж хат нөгөө утцсан үед мэдтгүү тэл хүүхдүүд нь ч юм уу таньдаг хүмүүс нь хаяа нэг эргэж өчтдөг. Тэр үед ингээд золгүй ослоор ч юм уу золгүй байдлаар нас барсан байх тохиолдолд тухайн хүнийг одоо нөгөө нэг нас барсан нөгөө нэг шалтгааныг тодорхойлохоос гадна тухайн хүнийг мөн үү гэдгийг давхар батцах идэг байгаа. Тэгэхээр нөгөө нэг бодит үзлэгийн тусламжтайгаар нөгөө Японы нөгөө даатгалын системээс гарч ирсэн нөгөө нэг мэдээлэлтэй ингээ хоёулыг зэрэгцүүлж харьцуулж үздэг. Тэгээд ерөнхийдөө эдний юу нь болохоор даатгалын систем нь болохоор том хүн хүүхэд гэлтгүү одоо манай нүүр ам судлалын салбараас гэх юм бол гажигдсан эмчилгээнээс бусна ингээд за ганцхан улсын эмнэлэг гэхгүй хувийн жижиг эмнэлгүүдтэй хүртэл ингээд даатгал нь үйлчилж идэг учраас тэр мэдээлэл нь бол маш ингээд нөгөө чанартай мэдээлэл одоо үнэн зөв байх бодит байх магадлал өндөр байдаг. Японд ингээд доктороор сурж явах явцад танд ер нь хэр чөлөө цаг гардаг вэ? Тэгээд та чөлөө цагаараа юу хийх вэ? За Японд ирснээс хойш бол ерөнхийдөө бүтэн цагаар сурж байгаа нэг анагаахын нэг Японд байгаа докторийн оюутнууд болохоор янз бүр эдэг юм байлээ л да сурж байгаа салбар чиглэл сургуулиас шалтгаалаад ерөнхийдөө бол нэг бусад чиглэлүүд бол докторт 3 жил сурдаг байхад манай анагаахын чиглэл ялгаагүй бас нэг бакалавр нь урт байдагтай адилхан докторийн сургалт нь бас ялгаагүй 4 жилээр сурдаг байгаа. Тэгээд энэ дэрснээс хойш одоо ингээд 4 дахь жил рүүгээ орж ийн нэгтгэс хагасаа хүртэл ерөнхийдөө сургууль дээр лаборатори дээр өмждөг байгаа. Уг нь бол нэгтгэс 5 дахь хүртэл байх хэрэгтэй ч гэсэн хүүхдүүдийн сургууль цэцэрлэг өдөр өнжүүлэх энэ төр гэх юмнууд нь болохоор ялгаагүй хагасаа хүртэл ажилладаг учраас хүүхдүүдэд тэрнийг өгчөөд тэгээд бас нөгөө нэг Япон хүмүүс ч өөрсдөө ингэж техникдээ суугаад лабораторид суугаад юмаа хийж л байдаг учраас тэгээд дагаад хагасаа өдөр ирээл юмаа хийгээл сууж идэв шүү дээ. Тэгээд нэгтгэс хагасаа өдөр хүртэл ингээд лаборатори дээр сургууль дээр үзчихдэг учраас ерөнхийдөө бүтэнсээ өдөр болон улаан өдрүүд эдний улаан өдрүүдийг дамжлалтын өдрүүдээр ерөнхийдөө амардаг байгаа. Тэгээд амарсан үед болохоор нөгөө нэг ганцхан бүтэн сайнд одоо жишээ нь ихэвчлэн бол ганцхан бүтэн сайнд амарч байгаа болохоор хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ одоо бөөнөрөө
нэг өдөр тэгэл сайхан амраад маргааш ажил сургуультай буцаад орно да. Бүтэн 4 жилийн турш яг ийм одоо маршрутаар амьдэрсэн гэсэн үг шүү дээ, доктор сурч байгаа. Тийм, ерөнхийдөө бол тийм. Тэгээд нөгөө нэг эдний 5 сард нэг 5 сарын нөгөө Golden Week гэдэг урт нэг 7 хоногийн амралт, 8 хоногийн амралт. Тэгээд нэг шинэ жилээр бас нэг 7 8 хоногийн амралтууд байдаг. Тэрүүгээр нэг ишээ тийшээ явж газар үзэх ч юм уу те юунууд байдаг. Түүнээс бол бусад үед бол яг л ингээл өглөө хүүхдүүдэд цэцэрлэг сургуульд нь өгөөл тэгээд лаборатори дээр ирэл орой хүүхдүүдэд аваад ингээл яг нэг цирклд орцсон маягтай л тэгэл яг 4 жил бараг өнгөрлөө дөө. За их л завгүй 4 жилээ л. Тийм байна. Аха. За танд ширээний ном байдаг болоо та ямар төрлийн ном уншдаг вэ? Манай сонсогч нарт ном багтлаа. За ерөнхийдөө бол ном уншихтаа энэ дэрснээс хойш яг ингээд нөгөө нэг цаасаар барьж ингээд эргүүлж унсан ном маань ерөнхийдөө ховор ихэвчлэн нөгөө нэг судалгааны ажлууд, артиклууд их уншлаа. Тэгээд унших дуртай ном гэх юм бол яг тухайн хувь хүний хөгжлийн тухай ном нөгөө нэг талаар илүү унших дуртай, сонирхолтой. Тэгээд нөгөө хүүхдтэй болоод хүүхдүүд томроод ч гэх юм уу нөгөө нэг одоо US-наас хойш ерөнхийдөө хүүхдийн хүмүүжил, хооллолт, эрүүл хооллолт ч гэх юм уу тиймэрхүү тал руугаа илүү бас заавал ном барьж авч уншаад байхгүй. Ингээд сонирхолтой яг мэрэгчлэнүүдийн зөвлөгөө ч юм уу судалгаан зөвлөсөн ингээд гоё мэрэгчлэнүүдний ярилцлага ч юм уу тиймэрхүү юмнуудыг уншихаас илүү заримдаа сонсгол одоо нөгөө сонсох гоё юмнууд гараад ирсэн учраас сонсох нь илүү төлхөөл болсон байна. За та гадаадд суралцаж мэрэгчлээ дээшлүүлэе гэж бодож байгаа нүүр ам судлалын мэрэгчлэнүүд оюутнуудад хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? За мэрэгчлэнүүдийн хувьд бол яг мэдээ сургуулаа төгсөө тодорхой хугацаанд ажилласан өөрийн гэсэн нэг тодорхой чиглэл баримжаатай болсон байгаах гэж бодож байна. Дөнгөж төгсөж байгаа оюутнуудын хувьд бол ямар ч байсан төгсөөд нэг 2 жил ажиллаарай гэж хэлмээр байна. Яг гэх юм бол хүн нөгөө нэг оюутан байх нэг өөр хүн төгсөөд нэг ажиллаад ирэх бас нэг өөр. Хүн миний бодлоор хүн нэг жил 2 жил ажиллаад хавд олонтой байгаа юм илүү хариуцлага хүлээгээд ирэхээр илүү төлөвшдөг болов гэж боддог. Тэр утгаараа нөгөө шийдвэр төлөвшсөн хүн чинь бас нэг шийдвэр гаргах юу нэрээ бас өөр шүү дээ тийм болохоор нэг 2 жил ажиллаад тэрнийхээ дараагаар яг би юунд сонирхолтой юм бэ? Би яг юу хүсэж байгаа юм бэ гэдэг би гэдэг хүний айгуу сайн сонсоод тэгээ бас одоо нөгөө нэг сүүлийн үед бол маш манай нүүр ам судлалын салбар бол маш олон чиглэлд ингээд салбарлаж хөгжиж байгаа. Тэгээд одоо ганцхан одоо нөгөө Монголд байдаг чиглэлүүдээрээ биш одоо шинэ салбар чиглэл олон улсад ямар салбар чиглэл хөгжиж гин гэдэг юм уу тэр тал руугаа анхаарч үзэх хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээд ялангуяа одоо forensic dentistry-гээр чиглэлээр нарийсаж сурах сонирхолтой хүмүүс ах юм бол заавал нөгөө нэг Япон гэдэг ахгүй бас Энэтхэг Америкч гэх юм уу ганц англи хэл дээр сургалтууд нь явагддаг. Японд болохоор Япон хэлгүй байсан ч гэсэн нөгөө докторийн сургалт, магистр докторийн сургалтанд бол англи хэлтэй байхад бол суралцах бол бүрэн боломжтой байдаг учраас давхар хэлээ сайжруулаад тэгээд сонголтоо хийгээрээ тэгээд сурсныхаа дараа Монголда ирээд шинэ сурсан мэдснээ гоё Монголда хөгжүүлээсэй л гэж бодож байна. За танд маш их баярлалаа. Маань энд хүрээд өндөрлөж байна. Баярлалаа. Тэгээд бусад одоо нөгөө нэг энэ чиглэлээр сонирхож байгаа хүмүүс маань ганцхан нөгөө шүдний хэмжээр төгссөн хэмжээ шүдний хэмж гээд яваад дэлтгүү одоо мэрэгжил хоорондоо ингээд салбар одоо амархан салбар хоорондоо хөрвөх боломж маш их байгаа шүү. Тэгээд хүмүүст ийм салбар чиглэл байдэн шүү гэж танилцуулах боломж олгосонд бас маш их баярлалаа. Цаашдын ажилд нь бол өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Энд хүрээд forensic dentistry буюу нүүр ам судлал, шүүх эмнэлэг гэсэн хоёр салбарыг хослуулсан чиглэлийн талаарх мэдээлэл олгох зорилготой подкаст маань өндөрлөж байна. Өөрийн цаг зав зарцуулан Япон улсаас холбогдсон хонгор зул эмчтэй дахин талархлаа илэрхийлмээр байна. Танд маш их баярлалаа. Манай подкастын ураа бол нүүр ам судлалын салбар шүдний их эмч мэргэжлэр үлэхэд зарлагдана.
Тийм ч учраас бид тэр бүр хүмүүсийн сонгон суралцдаггүй нүүр ам судлалын бусад чиглэлүүдийн талаар мэдээллийг подкастаараа дамжуулан хүргэж байгаа. Та Become a Dentist-ийн хамт олон чухам юу хийдэг талаар мэдхийг хүсч байвал тайлбар хэсэгт байгаа танилцуулга дугаарыг маань заавал сонсоорой. Бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой хувь албан байгууллагын саналыг дуртай хүлээн авах болно. Дараагийн дугаараараа иргэн уулзцгаая. Түр баяртай. Нүүр ам судлалын салбар шүдний ихэмж мэргэжлэр үл хязгаарлагдана. Та хайрцагнаас гадуур сэтгэх шаардлагагүй. Учир нь та хайрцагт байхгүй юм шүү дээ.